За одоо мод өгөгдлийн бүтцийн 6 дахь өгөгдлийн бүтцийн төрөл мод гэдэг өгөгдлийн бүтц байна. За тэгээд модон дээр хэдүүлээ эхлээд хамгийн энгийн лекцээс хэдүүлээ эхлэе. За авчны чэнэс эхлээд нэгэд яваат. За мод болон хоёртын мод. За tree тэгээд binary tree гэдэг юм хоёртын модны тухай хэдүүлээ одоо үзнэ. За тэгээд мод гэдэг зүйл маань ер нь ямар үндэс яаж үүссэн, мод гэдэг зүйл маань хэрхэн бий болсон гэдгийг ингээд нарийн судлах юм бол ер нь зөвхөн модны бүтцийн тухай анхны аль биесны ойлголт бол математикийн графийн онолтой математикийн графийн онол гэж байдаг салшгүй холбоотой. Ер нь математик дээр одоо бид нэр айгүй олон эрдэмтдийг мэдэн шүү дээ. Математик дээр шин зүйл хийсэн физик дээр ч гэсэн тий Айнштейн одоо Ньютон тэр гих зэрэг байдлаар ингээ олон сэтгэгч нар одоо ингээд нээлтүүдийг хийгээ явсан байдаг. За математикийн шинжилгээ ухаанд гэдэг нь болохоор одоо компьютерийн шинжилгээ ухаанаас харьцангуй дээгүүр арай дээр үеийн арай дээшээ болохоор маш олон жилийн түүхтэй. За тэгээд ер нь зөвхөн математикийн суурь онол нь 18 дугаар зуунд яг энэ мод гэдэг зүйлийн суурь онол нь бий болсон юм байна. За тэгээд энэ чинь графийн онолыг үндэслэгч одоо гэгддэг тэрээр 7 гүүрний бодлогыг шийдэхдээ зангилаа буюу одоо модон дээр байдагтай адилхан зангилаа вертекс холбоос буюу эдж гээд ойлголтыг гаргаж ирсэн гинэ. Ерөн зүгээр энэ зөв тогтол ямарваа нэгэн өгөгдөл хоорондоо холбогдохдоо тий одоо ингээд янз бүрийн өгөгдөл холбогдож байгаа шүү дээ тий одоо бараа үнэтэйгээ аюутайгаа ч гэдэг юм. Ингээд ер нь амьдрал дээр байгаа ер нь айгүй олон зүйл ер нь холбогдсон байгаа. Тэгэнгუთ энэ дээр нөхөр 1790 он 36 он ч юм уу яг одоо ингээд бодоод за ер нь бол ингээд энэ дээр энэ ойлголт дээр хүний тархин дотор болж байгаа энэ одоо их юун дээр мэдээлэлээр бид нар энийг зангилаа гэд тэг холбоосуудын ээж гэж хэлээд ингээд нэг иймэрхүү зөө зөгтөл гаргаж ирээд зурж үзээд ингээд иймэрхүү байдлаар тэгээд модны одоо анхны бүтцийн өвөг хэцэг энэ төр байх юм байна. Ингээд салбарх юм байна. Гэх зэрэг байдлаар ингээд юм өгөгдлийн зүү тогтлыг хараад байгаа. Энэ бид нар өгөгдлийн бүтцийг яаж байгаа тийм. За тэгээ Артур Келли гэдэг 1857 онд буюу 100 гаруй жилийн өмнө бид нэр одоо амьдрахтаа 80 90 жилийн ядаг шиг хүний бүтэн 1-2 хүний амьдралын циклийн дараа Английн математикч Артур гэдэг нь одоо хими молекулууд бүтцийг ялангуяа нөөц төрөгчийн хэлхийг судлахдаа мод гэх нэр томьёог ашигласан. Тэрээр молекулууд хэрхэн салбарлан холбогдож байгааг дүрслэхдээ үүнийг ашиглажээ. За ингээд ер нь бол мод гэдэг энэ компьютерийн шинжилгээ ухааны өгөгдлийн бүтэц үүсгэхдээ ингээд яваал баг багаар ингээд сайжрагдаал шин нээлтүүд орж ирээл. За тэгээ компьютерийн шинжилгээ ухаантай хувьсгал нь болохоор 1950-ад оноос. За анх одоо үүссэн он буюу 1750 гэж бодчих л та. Тэгэхээр чинь 1700, 800, 900 гэхээр нийтдээ 200 жилийг туулаад компьютер үүснэ дараа өгөгдлийг хурдан хааж ирэмблэх шаардлага гарсан. Энэ үед одоо binary tree буюу хоёртын мод нь жинхэнэ утгаараа анх төрж гарчээ гинэ. Өмнө нь бол ямар ч байсан ингээд яг мод шиг юм хэлбэртэй өгөгдөл байт юм байна. Зангилаа байт юм байна. Холбоос байт юм гэдгийг ингээд харж байсан бол энийг юм хайхад ер нь энэ амар хурдан юм байна штэ. Ингээд гэдэг ойлголтуудыг гаргасан байна. Тэгээд binary search tree буюу BST нь болохоор 1950-ад оны сүүлээр хэд хэдэн эрдэмтэд нэгэн зэрэг бие даасан байдлаар хоёртын хайлтын модыг санаа гаргасан. Энд тэнд одоо олон эрдэмтэн энэ санаа гаргасан. Үүний нэг нь болохоор одоо за энэ нэр усан ч яах вэ те Wendley гэх зэрэг байдлаар ийм хүн байна. Тэгээд логарифм n байсан. Энэ логарифм n байсан хайлтын хугацааг ON байсан хайлтын хугацааг O логарифм n болгоо бууруулсан. Яг өмнөх хичээл дээр хэлсэнчлэн 1 сая өгөгдлөөс 20-с ихгүй удаа хайлт гин. ON гэдэг чинь болохоор 1 сая өгөгдлөөс 1 сая хайлт хамгийн одоо муу хөлбөр дээр хийх гээд байгаа байхгүй. Тэгэнгუთ бид нар энийг 20-с ихгүй. Тэгэхээр бид нар 1 сая 20 гэдэг чинь асар хоорондоо их зөрүүтэй болохоор энэ дээр бол тийм төвчлүүдийг ингэж гаргаж энэ тэнд олж исэн юм байна. За тэгээд AVL3 гэдэг нь одоо 1962 онд мод зөвхөн нэг тал руугаа налайж уртсах асуудлыг шийдэхин тулд одоо энэ тэнцвэртэй буюу тэнцвэржүүлсэн мод гэдэг одоо ийм ойлголтыг бас гаргаж ирсэн байна. Тэгэхээр энийг одоо бүтээгээд ямар ч үед хайлтын хурдыг доктортой байлгах зорилттой болохоор энэ тэнцвэржүүлсэн мод гэдэг юмыг бас гаргаж ирсэн юм байна. Тэгэхээр модон дээр одоо ер нь ингээд нэг мод янз бүр байдаг шүү дээ. Гадаа бид нар хардаг модууд янз бүр байдаг. Түүнтэй адилхан бас нэлээд олон төрлийн модны бас бүтэц байдаг байх нэ. Компьютерийн шинжилгээ ухаан дээр буусна. За одоо ингээд сүүлийн зүгээр түүх ярих юм бол одоо сүүлийн 1970-ад онд буюу сая хэдүүлээ 50-аас 60-аас гэх нэг 10 20 жилийн дараа гэх юм бол өгөгдлийн хэмжээ асар том болохын хэрээр энгийн хоёртын модууд хангалтгүй болж эхэллээ. Тэгээд
Эрдэмтэд B3 гэдэг одоо зохиосон. Энэ нь өгөгдлийн сан буюу database болон файлын системд хувьсгал хийсэн гэсэн үг. Айгуу гоё ихгүй. Өнөөдрийн бидний ашиглаж байгаа MySQL, одоо MongoDB байсан, Postgre, тэгээ NTFS файлын систем. Бид нөгөө компьютер форматлах болон флаш форматлахад FAT32 NTFS гэж байдаг ш. Тэгэн гот бид нэр сүүлдээ NTFS форматладаг нь яагаад гэвэл эн чинь хурдан гэл ам дамжаал ингээд нэг яг онлыг ингээд бид нар гүнзгий мэдхгүй байх үед тэгээд ярьдаг ш. NTFS нь тэтэн айгуу хурдан ингээд өгдлийг ингээд хайж ер нь бид нар флаш болон хард компьютертэй залгаад тийшээ ингээд дискээ ороод тоглолтдог ч юм уу ямар нэг юм хийж яах гэдэг чинь тэр мэдээллүүдээс асар хурдан хэрэгтээнүүдийг гаргаж аваад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр тэр B3 буюу одоо 1970-ад оны одоо энэ зүйл маань илүү өгөгдлийн одоо бидний ашигладаг том өгөгдлийн сан бид нар Кубе дээр одоо тооцоо хийгээд явхад тэр нараа Кубеийн данс одоо Кубе болон банкны өгөгдлийн санд орж байгаа. Тэгэхээр энэ болгоны үндсэн дээр одоо үндсэн суур болж өгсөн зүйлс нь 1970 онд бас бий болжээ. За тэгээд дараагийнх нь одоо 3 буюу одоо prefix 3 гэж байгаа. Эдвард гэдэг одоо хүн 1960 онд текстийн хайлтыг хурцсах зорилгоор буюу асар олон мэдээллээс текстээр буюу үгээр хайх үг болон контекст одоо өгүүлбэртэй одоо ингээд агуулгаар хайх зорилгоор одоо 3 гэдэг бүтцийг гаргаж ирсэн. Энэ нь өнөөдрийн Google Search-ийн автокомплет системийн зүрхэн байсан гэж. За тэгэхээр бид нар одоо энэ гоё алгоритмууд байна. Одоо өнөөдрийн бидний хэрэглэдэг бүх системүүдийн суурь нь болоод өгсөн байна гэсэн үг. За энийг огч нь яагаад ярьж байгаа юм гэхээр ер нь одоо энэ хиймэл оюун гарч эхэлж байгаа болохоор маш олон хүмүүс одоо яаж байгаа те ингээд яг хиймэл оюуныг бодит хэрэглээндээ өөрийнхөө амьдралтаа ашиглаад айгүй бүтээмжтэй байж болно. Гэхдээ уг core ойлголт гэдэг зүйлүүдийг айгүй олон алхасдаг. Тэгэхээр бидний нөгөө тархины хөгжил айгүй эргээ сөргөөр нөлөөлөх боломж юутай болохоор ингээд суур ойлголтууд, суур логик, онолыг мэддэг нь өөрөө бас дараа нь сайн тал болох магадлалтай гэсэн үг. Суур ойлголтыг ухаж юу н ойлгоцсон тэрний хүний илүү тархины илүү хөгжсөн байх магадлалтай ингэ байдаг болохоор аль болох энэ өгөгдлийн бүтэц гэдэг энэ хичээл дээрээ бас өгөгдлийн бүтэц үйлдэл системийн онлайн тэргээр аягүй хүнд хичээл байдаг аягүй гоё. Тэгэхээр эдгээр их зүйлсийн core ойлголтуудыг бас ойлгоод авчвал бас зүгээрээ гэсэн үг. За ингээд нэг иймэрхүү байдлаар өгөгдлийн бүтэц гэдэг зүйл гарсан. Тэгээ яагаад энэ бүтэц өнөөдрийг хүртэл чухал байна вэ? Мод гэдэг өгөгдлийн бүтэц айл 1700 600 тэгээд компьютер шинжлэх ухаанд 1950 40 50 оноос хойш гарангуудаа яагаад одоо хүртэл ингээд 70 80 жил 80-аад жил ингэж доктортой байна гэхээр мод бүтэц үүссэн түүх нь ердөөл хүний тарих мэдээллийг хэрхэн системчилдэг вэ гэсэн асуултын хариулт болдог. За бид юмыг нэг бүрчлэн харахаас илүү ерөнхийгөөс тусгай руу одоо ерөнхийгөөс наривчлуу салбарлаж харахтаа илүү хурдан ажилдаг. Тэгээ сонирхолтой баримт гэх юм бол мод өгөгдлийн бүтцийг яагаад компьютерийн ухаанд урвуу харуулж язгуур нь дээрээ навчин доороо зурдаг вэ гэвэл би цаасан дээр юм бичихтэй дээрээс нь доошоо бичдэг зуршилтай холбоотой. Тэгэхээс бол үүнийг бол дүрслэж болно гэсэн үг. Дүрслэх нь яаж дүрслэх вэ гэхээр санаа нь зүгээр яг одоо бид нар бол доороос тэгээ одоо ингээд юунаас дээрээсээ доошоо ингэж унтсан байдалтай мод бол тэгдэггүй шүү дээ. Мод чинь доороо унтсан байгаа дээшээ ургадаг бол бид нар уруу харуулсан юм шиг ингэж дүрсэлдэг гэсэн үг. Тийм болохоор яг энэ зүгээр ерөнхий хүний ингэж дээрээс нь доошоо зураад ингэж салбарлуулаа явдагтай айгүй адилхан. Бид нар доороос нь дээшээ зурдаг гэсэн бол одоо хүн төрөлхтний одоо мод гэдэг энэ харагдаж байгаа зүйлс нь яг одоо бидний хардаг мод шиг бас дүрслэх боломжтой байж болох юм а гэж ийм таамаг байгаа. За мод өгөгдлийн бүтэц болон хиймэл оюуны хөгжил хоорондоо ямар хамаатай юм? За та бүхэн бас бодож магадгүй те мод өгөгдлийн бүтэц болон AI-ийн хөгжлийн хамаарлал нь ер нь байна уу байхгүй байна уу? Яагаад байж болох уу байхгүй гэдэг очноос ерөнхий гаргаж ирье гэж бодсон. Тэгэхээр мод өгөгдлийн бүтэц болон хиймэл оюун ухаан хоорондоо маш гүнзгий холбоотой. Одоо AI-ийн хөгжлийн эхэн үеэс эхлээд өнөөдрийн орчин үеийн LLM буюу Large Language Models гэдэг хүртэл мод бүтц нь тархи шиг үүрэг гүйцэтгэж ирчээ. За холбоо хамаарлал үндсэн 4 одоо 3 4 шалтгаантай байж болно. Эхнийх нь шийдвэр гаргах үйл явц буюу decision tree. Бид нар тийм л аягүй хурдан хариулаад энэ дотроо энд бид бол шийдвэр гаргах үйл явц дээр мод гэдэг механизм ашиглаж иж болно гэсэн үг. Decision tree. За тоглоомын AI ба хайлтын мод гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр энэ дээр search tree гэж байгаа. Ерөөсө хайлтан зориулсан мод гэж байгаа. За дараа нь хэлний боловсруулалт буюу LLM буюу одоо LLM large language model л доо. Гэхдээ энийг яг хэлний боловсруулалт гэвэл одоо нөгөө
өөрөө одоо монгол хэлийг одоо ингээд системчилсэн хийдэгтэй компани байгаа шүү дээ. Natural language processing гэдэг тийм одоо их хэлний боловсруулалтыг бас хийдэг. Тэгээд LLM-ийг бас хийдэг. За энэ нь болохоор parse tree буюу тэр олон зүйл дээр бид нар энэ бас mod гэдэг зүйлийг ашиглаад parse хийж одоо ингэж ялгадаг байх нэ. Магадгүй програм хамжийн нөгөө syntax error, үгээ бичингууд буруу гэж гаргаад холбоотойнуудыг нь харуулдаг ч юм уу те үг үсгийн алдаа шалгагч байна. За дараагийнх нь болохоор мэдлэгийн граф. За граф гэдэг чинь ерөөсөө модтай айгу төстэй шүү дээ. Яг нэг үндэстэй л биш болохоос модтай айгу төстэй. За тэгээ semantic height болон мэдлэгийн граф дээр ашигладаг байх нэ. За модон дээр хэдүүлээ шийдвэр гаргалт мод уу decision tree гэдэг ойлголт байх нь. За тэгэхээр хиймэл оюуны анхны бөгөөд хамгийн ойлгомжтой хэлбэр нь decision tree буюу шийдвэрийн мод. Энэ нь болохоор өгөгдөл дээр үндэслэн тийм эсвэл үгүй гэсэн асуултуудаар дамжин эцсийн төгөлтөнд хүрдэг алгоритм гэсэн үг. За ер нь бол оюун төгөлтөнд үндэслээд тийм үгүй гэсэн асуултаар дамжаад эцсийн төгөлтөнд хүрдэг алгоритм. Хэрэглээ нь болохоор банкны зээл гарах, эсхийг шийдэх, өвчтний онош тогтоох гэх зэрэг байдлаар банк дээр шивлүүл кредит скоринг те энэ хэр их зээл яах боломжтой нөхцөлтэй хүн үү тийм үгүй юу одоо гих зэрэг явсаар байгаад одоо ингэж гаргаж болно гэсэн үг. За тэгээд хөгжил нөхөд одоогийн байдлаар мянган шийдвэрийн модыг нэгтгэсэн random forest болон XGBoost зэрэг хүчирхэг алгоритмууд дата аналитик хийхэд өгөгдлөөр дүн шинжилгээ хийхэд ашиглагдаж байна гэсэн үг. За энэ болохоор шийдвэрийн мод дээр үндэслэгдээ салбарлаад илүү өргөжөөд гоё болсон гэсэн үг тий. Нэг юм ингээд үйлдвэрээс гарсан энгийн машин байх юм бол би ингээд дээр нэгээд супер чарж нэмээд ингээд бата замын дугуй амаржин янз бүрийн юм тавиад ингээд тэр гүйцэтгэж чадах гүйцэтгэлийг нь өшөө 20 30 10 дахин өсгөж хэр баргийн юм дээр тохирохгүй юм болгож чадж байгаа ингэж нэмж байгаа үйлдэлүүдийг бол ингэж хийж явах нэ. Тэгэхээр энэ шийдвэрийн үйл явцдаар decision tree гэдэг зүйл байх нэ. Хим зоёнтой холбоотой бол за дараагийн тоглоомын хим зоён болон хайлтын мод гэж байгаа. За хайлтын мод нь айгүй олон нэвтрэл тентэр бас байдаг. Бид бүхэн нарийн судлал энэ бас том зүйлийн нэг. За тэгээ шатар даам одоо Go зэрэг тоглоомуудад хиймэл оюуныг одоо дараагийн нүүдлээ тооцоолоход одоо game tree-г ашигладаг. Зарчим нь гэвэл AI нэг нүүдэл хийхэд эсрэг тоглож хариуд нь ямар нүүдэл хийж болох бүх боломж хувилбарыг модны мөчир мэтээр дэлгэж хардаг гэсэн үг. За мэдээж компьютер бол үүнийг асар хурдан хийнэ. Маш олон секундэд хэдэн сая одоо тэрбум одоо юм үйлдэл хийх чадамжтай болохоор айгүй өндөр кортой өндөр хурдтай болохоор хийнэ. За Minimax алгоритм энэ айгүй гоё байдаг. Minimax алгоритм баг их гэж байгаа үгнүүдийг нийлэлцэн те эсвэл жижиг max гэж байгаа юм шиг Minimax гэдэг алгоритм байдаг. Ер нь энэ модны мөчрүүдийг шууж өөрт хамгийн ашигтай эсрэг талдаа хамгийн хохиролтой замыг сонгодог. Google-ийн одоо AlphaGo хүртэл за Monte Carlo Research гих агсан түвшний мод бүтцийг ашиглан дэлхийн аваргыг хоцсон түүхтэй гэдэг нэг юм бас нэг юу байдаг. Тэгэхээр энэ алгоритм гэдэг зүйл маань бага зэргийн зүйлээс хамаарат асар өөр үр дүн гүйцүүлж болдог. За яагаад ийм олон мод байна гэхээр мод гэдэг чинь нэг юм шиг юм яриад байгаа боловч гэсэн модыг олон салбарталцуулсан байна гэхээр яг л өөрийнхөө хэрэглээндээ зориулж байгаа гэсэн үг. Хэрэглээнээс хамаарат өөр төрлийн одоо ийм моднууд үүссэн гарсан гэсэн үг. Тэгэхээр яг хэрэглээндээ тааруулж ашиглахгүй байх юм бол мэдээж айгүй сайн мод байсан ч гэсэн буруу хэрэглээн дээр байх юм бол нөгөө яг тохирох модноосоо илүү бага илүү муу үр ашиг перформанс үзүүлэх магадaltaй. За эхлэлний боловсруулалт бол бидний хамгийн сайн мэддгээр ChatGPT шиг одоо системүүд хүний хэлийг одоо ойлгохдоо parsing буюу өгүүлбэрийг мод бүтц рүү хөрвүүлэн задалдаг. За энийг сонирхолтой байна тийм ингээд нэг ойлгохдоо мод бүтц рүү хөрвүүлэн задлах нь. За орчуулга хийсэн ч гэсэн ер нь тийм. За parse tree буюу өгүүлбэрийн бүтэц өгүүлэгдэхүн, тусгагдахын үйл үг зэргийг модны зангилаа олгонд задласнаар AI нь болохоор хэлний зүй тогтлыг ойлгодог. Өөрөөр хэлбэл яг хүний тархичтай арай өөр хүний тархи шиг биш ч гэсэн бид нар бол нейрон сүлжээ гэдэг ингээд байж байгаа. Тэгсэн хэрнээ яг хоо энийг бид нар одоо модоор дамжуулаад энэ зүй тогтлыг нь ойлгох гэж айгүй хичээж одоо ингэж эмх цэгцэнд оруулж байгаа гэсэн үг. So компьютер зүгээр ингээд нэг текст өгчөд тэрийг үнэхээр яаж ойлгох вэ те? Ямар нэгэн арга, ямар нэгэн алгоритм, ямар нэгэн сургах зүйл байхгүй бол ойлгож чадахгүй шүү дээ. Тийм болохоор ойлгохын тулд ингээд мод болгоод дэлгэж хараад бүх нөхцлүүдийг гүйж шалгаад ингэж бидний одоо шаардлагатай үйлдэлүүд хийдэг байна. За тэгээ нейрон сүлжээ буюу хэдийгээр орчин үеийн одоо трансформер архитектур гэдэг байгаа шүү дээ. Энэ чинь ChatGPT яг чат нь яг ингэж чатлий гэдэг санаа
GPT гэдэг нь болохоор generative одоо pre-trained transformer гэсэн үг шүү дээ. Ингээд үүсгэгдсэн, өрчлөн одоо сургагдсан тийм дамжуулагч. За тэгэхээр энэ нейрон сүлжээ болохоор хэдийгээр орчин үеийн трансформер архитектур нь матриц дээр суурилдагч мэдээллийг эренблэх, ангилах, хадгалах процессуудад мод бүтсэн буюу мод бүтсэн илүү яадаг одоо ашигладаг. Жишээ нь болоо Kiwi Cache арын албанд одоо ажилласнаар гэдэг. Одоо юу гэх мод бүтсэн бол арын албанд ажилласнараа трансформер одоо ингэж ажиллаж бас болдгоо гэсэн үг. Ажилдаг гэх юм уу? Ерөн зүгээр энэ одоо энэ ChatGPT-ийн T үсгний ард ч гэсэндээ мод бүтэц бас байж байгаа гэсэн үг. За сүүлийн AI-тай холбоотой зүйл нь мэдлэгийн граф ба семантик хайлт гэхээр юу хэлээд байна гэхээр хиймэл оюун ерөнхий мэдлэгтэй болохын тулд дэлхий дээрх ойлголтуудын хооронд нь холбох шаардлага үүснэ. Яг ингээд хиймэл оюун хүн шиг ерөнхий мэдлэгтэй байгаад шүү дээ. Дээр үуч гэх юм уу? Ер нь одоо ч гэсэн зарим хүнтэй уулзахаар нэг олон юм мэддэг хүн байдаг шүү дээ. Өө тэн тэгжилээ тэр нь тийм штэ гэж ерөөсөө нэг амар мэдлэгээр бүр яатсан юм шиг тийм хүмүүс байдаг шүү дээ. Яг хиймэл оюун тийм болохыг бас хүсдэг. Энэ тэндээ олон мэдээлэл. Гэхдээ тэр нь үнэн зөв шийдвэр гаргах үец одоо бодит байх шаардлагатай. За үүнийг knowledge graph гэх ба энэ нь маш том хоорондоо сүлжилтсэн мод маягийн зүйлийг хэлэх нэ. За тэгээд жишээлх юм бол Улаанбаатар хүүн, Монгол хүүн, Аз хүүн болохоор Аз одоо энэ хүн шатлсан бүтц байхгүй бол AI логик алдаа гаргана. Одоо ингээд логик алдаа гаргах магадлалтай. За дүгнэлтээр ярих юм бол модгүйгээр AI бол айгүй тэнэг байх байсан. Одоогийн төвчний AI гэдэг зүйл байхгүй байх байсан. Тэгээд мод өгдлийг бүтсэн болохоор хиймэл оюун дараах давуу талыг олгосон байна. Эхнийх нь логик юмсыг шаталж эренбэлж одоо харах чадвартай болгосон байна. Хурд нь болохоор тэрбум орчин боломжоос хамгийн шилдэг нүүдлийг олж логарифм n хурдаар олох боломжтой байх нь байна. Тэг ойлгомжтой байдал буюу хиймэл оюун яагаад ийм шийдвэр гаргав гэдгийг модны мөчрүүдийг ухрааж хараад тайлбарлах боломжтой буюу explainable AI гэж одоо ингэж зүйл байх нэ. Эргээд бид нэг юм AI буруу хийнгууд чи ингээд хийчлээ ш тэгээд магадгүй бичээд ингээд янгууд эргээд нөгөө нэг хуучин одоо эн чин дотроо одоо юу гэх одоо нэг хиймэл оюун дээр бид нэр юм бичээд тэр нөхөр буруу гаргангууд би өөрийнхөө аргументыг хэлээд эн чинь ингээ буруу ингэсэн юм өршөнгөнгууд хуучин хадгалсан байсан тэр нөгөө тархи шиг одоо тийм хөрхи одоо системтэй болгоцсон мэдлэгээсээ эргэж ухраа тэндээсээ хайж тэндээсээ дахин ойлгоод зөв болгож зөвшөөрүүлээд ингээ явж байгаа. Ер нь хүнтэй айгуу төстэй дөө үйл хэцээр явж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор бас мод айгуу нөлөөлдөг байх нэ гэсэн үг. За одоо яг үндсэн хэдүүлээ дөнгөж мод руугаа орж байгаа. За мод гэдэг өгөгдлийн төрөл гэж юу вэ? Ер нь мод өгөгдлийн төрөл юу вэ? Бидний мэдих одоо array буюу жигсаалт нь өгөгдлийг дараалалаар нь өрдөг, хадгалдаг бол мод бүтцийг уруу харуулсан амьд мод мэт ургийн модтой зөвлөж болно. Хамгийн дээд талд язгуур буюу root байх ба түүнээс доор салбарлан задарна. За яг хүн бол Адам Ева одоо юу гэх юм те одоо хийх монголчууд юу гэдэг чилээ бүччон гоо марл гэж байдаг бол энд дандаа Адам нь эсвэл зөвхөн гоо марлан л байгаа. Ари өөр нөгөө нэг бүрч хин байхгүй Адам Еваны энэ байхгүй. Тэгээ чон мон байхгүй. Энд бол зөвхөн ганц рүүттэйгээр эхэлдэг гэсэн үг. Одоо энэ програмын мод бол ихэнхдээ та бүх харах юм бол ганц ерөнхий язгуур зангилаа гэдгээс салбарлаж явдаг. За тэгээд язгуур буюу рут үндэс гэж бас хэлдэг шүү. Олон бас өөр лекц өөр юун дээр бид нэр үндэс гэж бас явдаг. За тэгээ модны хамгийн дээд талын ганц оройг бид нар язгуур рут гэж нэрлэх нэ. За нode гэдэг нь болохоор өгдөл хадгалж буй цэг бүрийг node гэж хэлнэ. За parent child буюу эцэг хүн болохоор дээд зангилаа нь болохоор эцэг байна. Доороо хүүхэдтэй байх юм бол түүнээс салбарсан хүүг буюу child гэж хэлэх нэ. Child нь доороо дахиад хүүхэдтэй болчихвол тэр нь өөрөө parent болж явна гэсэн үг. За тэгээд өшөөний гоё ойлголт нь навч leaf гэдэг ойлголт хамгийн доод талын хүүхдүүдгүй зангилаануудыг навч гэх нэ. Хамгийн доод талын хүүхдгүй зангилааг навч гэх гэсэн. Тэгэхээр дунд байгаа дээрэж parentтэй доорооч хүүхэдтэй байх юм бол parent юм уу child юм уу гэх юм бол тэр бол доотын зангилаантай parent. Доотын зангилаантай аав тий одоо дээдлийн зангилаантай хүүхэд гэсэн үг. Яг хүнтэй адилхан байх хэрэгтэй. Би ч удаа аавдаа бол хүүхэд. Хүүхэдтэй бол эцэг нь. Яг энэ дараалтай адилханаар ойлгож болно. За тэгээд height буюу өндөр нь одоо root язгуураас навч хүртэлх хамгийн урт замыг бид нэр өндөр гэж нэрлэх нэ. Дээрээс доош хамгийн олон зам олон одоо үйлдэл одоо туулах замыг бид нэр root өндөр гэж нэрлэх нэ.
За амьдрал дээрх жишээнүүд нь болохоор энэ хиймэл оюуныг амьдрал дээрх жишээнүүд олон жишээ байна. Компьютерийн хавцсны бүтэц. Энэ болохоор яг модоор явдаг. C user desktop гэдэг явдаг үстэй. Desktop дотор team, user дотор team гэдэг энэ бол мод бүтцээр хийдэг байна. За компьютерийн зохион байгуулалтын бүтэц, компанийн зохион байгуулалтын бүтэц буюу одоо захирал менежер ажилтан буюу энэ hierarchy одоо монголоор яах гэж нэрлэгдэх тийм бүтцийг бид нар бас мод бүтцээр байх нэ. За тэгээ HTML одоо XML баримтын бүтэц буюу DOM tree гэж бас явж байгаа. За бидний HTML чинь бас тийм нөгөө мод واخгүй юу? Бид нар хараа HTML дотор нь head тэгээ body тэгээ биш явдаг шүү дээ. Тэр чинь бас мод бүтцээр бид нар үүсгэгдэж одоо дэлгэсэн зурагтахад бас цаанаа мод байдаг байна. За энгийн мод байсан бол одоо 2T мод гэж юу вэ? За энэ бол хамгийн өргөн хэрэгэлдэг модны төрөл юм. За 2T гэдэг нь болохоор зангилаа бүр хамгийн ихтэй 2 хүүхэдтэй зүүн баруун байхыг хэлнэ. За 2T мод гэдэг нь ерөөсөө л тийм байна. Энэ бол хамгийн өргөн хэрэгэлдэг одоо хайлтанд ашигладаг мод. 2T модын төрлүүд нь болохоор full binary tree буюу зангилаа бүр 0 эсвэл 2 хүүхэдтэй байна гэсэн үг. Зангилаа бүр нь эсвэл хүүхэдгүй эсвэл 2 хүүхэдтэй байна. За complete binary tree гэдэг нь хамгийн доод түвшнээс бусад бүх төвшин дүүрсэн навчнууд нь зүүн талаас эхэж байрлсан байх ёстой гэсэн үг. Дараагийнх нь болохоор perfect binary tree буюу төгс одоо 2T мод нь болохоор бүх төвшин дүүрсэн байхыг бид нэр ингэж нэрлэх юм. Тэгэхээр 2T модон дотроо full binary tree, complete binary tree, perfect binary tree гэдэг ийм гурван төрлөөр бичигдсэн юм байна. За тэгээд 2T хайлтын мод нь болохоор binary search tree гэдэг нь болохоор мод бүтэц дотроос хамгийн ухаалаг одоо зүйл энэ мод өгөгдлийг хадгалахдаа тодорхой дүрэн баримтлана. Энэ амар гоё дүрэн. Зүүн хүү буюу эцэг зангилаанаас бага утгатай байна. Баруун хүү буюу эцэг зангилаанаас их утгатай байна. За энэ айгуу гоё байгаа сте тий binary search tree шүү 2T хайлтын мод. Binary tree одоо энд бол хэдүүлээ binary tree гэсэн бол энд binary search tree. Энэ яг нөгөө нэг одоо 1 сая өгөгдлөө та бүхэн яг миний хэлсэнчлэн бас бодоод үзээрэй. 1 сая ингээд баахан зангилаа байна. Тэгэнгუთ их хамгийн эцгээс нэхлээ эцэг нь бол 1 сая таараг болохоо доош явна. Тэгээд ингээд явал хайсан утгын доор байгаа зүүн талынх нь эцэг зангилаас бага. Одоо дээр хамгийн оройд дээр 1 сая байх юм бол тэр 1 саяас бага гэсэн үг. Баруун тишээ явах юм бол 1 саяас их утгууд нь байна гэсэн үг. Ингээ хайрчаар айгу амархгүй зүүн талд бага, баруун талд нь их гэсэн үг. Тэгээд ингээ 1 сая өгдлөөс 20-с ихгүй хайлт хийдэг нэг логарифм all logarithm n гэдэг чинь үүнийг хэлээд байгаа гэсэн үг. Энэ бол binary search tree байсан. Энэ бол binary tree 2T мод. 2T модыг жоохон баяжуулсан binary search tree. За Java хэлэн дээр болохоор 2T мод зангилал Java дээр объект хэлбэрээр ингэж тодорхойлж болно гэсэн. За яг хуу эндээс харах юм бол хамгийн ихнийх нь node гэдэг нэг класс байна. Binary tree-гээс тусдаа шүү. Int data буюу энийг одоо хэдүүл object юу ч гэж бол element ч гэж болно. Book төрөлтэй, car төрөлтэй, bus төрөлтэй ч гэж болно. За энэ бол өгөгдөл гэсэн үг тий. Тэгээд node гэдэг өөрийгөө агуулад зүүн баруун бичиж байгаа. За тэг байгуулч функцээр мэдээж өөртөө утгаа өгөхөөс гадна зүүн баруундаа утга оноож байна гэдэг байдлаар. Иймэрхүү байдлаар бид нэр ингэж утга оноож байна. Доотлыг харах юм бол binary tree гэдэг өгөгдлийн одоо объект зарлаад тэрний root-тэй шинэ node буюу өөрийг ингээд шинэ ийм node. Яг тэр нэг ийм зангилаа үүсгэхээр тэр нь өөрөө баруун зүүнтэй утгатай болчиход байгаа байхгүй. Тэгэхээр шинэ node үүсгээд 10 гэдэг утгатай шинэ node үүсгэж байна. Тэгэнгუთ дараа нь энийхээ зүүн талд нь 5, баруун талд нь одоо өөрөөс нь 10-аас их гэж байгаа байхгүй юу. Тэгээ зүүн тал нь бол энэс бага байж байгаа болохоор 5 нь зүүн талдаа, баруун талд 15 нь орсон байна. Иймэрхүү байдалтай мод үүсгэсэн байна. За энд болохоор модоо хивж харсан байна. За тэгээд модыг тойрох буюу одоо модоор аялах, одоо модыг аялах, тойрох гэж нэг хэлж байгаа юм аа. За тэр нь яг хөөхлөр модон толрох бүх хөгжлийг унших 3 үндсэн арга байна. Эхнийх нь болохоор in order, дараагийнх нь pre-order, post-order. Тэгээ модон дээр байгаа бүх хөгжлийг ингээд унших гэдэг байгаа байхгүй юу? Ерөөсөө ингээд айгүй ингээд том мод байлах юм бол бүх хөгжлийг нь мэдж авч уншиж шалгаж мэдгүй ингээд нэг үйл хийх гэдэг байгаа гэсэн үг тийм. Модны нэвтрэлтүүд гэж хэлж байгаа. Модон дээр аялах эсвэл нэвтрэх гэж одоо явдаг тийм. За тэгвэл in order гэдэг нь зүүн, эцэг, баруун гэдэг дараалал явдаг гэсэн үг. Binary search tree дээр ашиглавал тоонууд нь багаас нь их рүү ирмэлэгдэж гардаг гэсэн. Зүүнээс нь эцэг рүү тэгээ баруун руу явахаар чинь багаас их рүүгээ ирмэлэгдэх нь байгааз зүүн, баруун тэгээ дахиад ингээ эцэг, зүүн, баруун гэж явах юм бол ингээд багаас их рүү ирмэлэгдэж гарна. Pre-order гэдэг нь болохоор эцэг, зүүн, баруун гэдэг байдлаар явдаг. Эхлээд эцэг, дараа нь зүүн, баруун. Доор нь дахиад эцэг, зүүн, баруун.
яг ингээд нэг төвшний эцгүүд яриад байгаа шүү. Шууд доошоо ингээд явах те. Доошоо огцон доошоо явах биш ингээд эцгээ шалгаа зүүн баруун дараа нь хажуугийн эцгээ шалгаа зүүн баруун. За пост ордер гэдэг бол зүүн баруун эцэг. Тэгэхээр зүүн баруунаа шалгалаа тэгээд эцэг. За хавцсны хэмжээг тооцоолоход эсвэл одоо модыг уртсахад ашигладаг зүйл бол энэ байх нэ. Тэгэхээр энэ ордер, pre-order, post order гэдэг юм гурван нэвтрэлт байна. За мод нэмэхдээ юу нь яаж нэмж болох вэ? Insertion буюу add үйлдэл нь модон дээр явах вэ? За тэгээ хоёртын хайлтын модны дөрвөөсөөр шинэ утга эцэг цангилаанаас бага бол зүүн тийш, их бол баруун тийш явна. Хоосон зай нул олох хүртлээр энэ үйлдэлийг давтах хэрэгтэй гэсэн. За энэ байна. За insert recursive гинэ. Одоо recursive. Энэ юу параметр орж ирсэн чинь node болон датагаа авсан байна. Тэгээд хэрвээ root нь нул байх юм бол шууд энийг бол root гэж ойлгоод ингээд болгоцсон байна. За баг бол зүүн тийш буюу энэ одоо ингээд нөхцөл шалгаж орж ирсэн өгдлийнхаа нөхцөлийн шалгаа баг байх юм бол зүүн талтаа буюу өөрийгөө дутсан байгаа шүү гэсараа. Insert recursive гэдэг нь өөрийгөө insert recursive гэж дутчихад байгаа. Дараагийнх нь баруун бол баруун тийшээ бас өөрийгөө дутчих байгаа. За тэгээд энэ order гэдэг нэвтрэлтийг доор нь бас энд харуулах гэдэг үз бичсэн байна. Ер нь recursive гэдэг нь яа гэм бэ гэхээр энэ order дээр болохоор функц нь өөрийгөө дуудснаар хамгийн зүүн талын навч хүртэл явна. Энэ бидэнд маш цөөхөн мөр кодоор бүх модыг хэрэгжүүлэх боломж олгоно. За эренб гэдэг нь болохоор binary search tree-ийн энэ order хэлбэрээр уншихад тоонууд нь автоматар багаас нь их рүүгээ ирэмлэгддэг. Энэ болохоор логарифмын ирэмблэлтийн нэг үндэс болно гэсэн. За recursive функц гэдэг нь л ерөнхийдөө энэ одоо юу гэх үйлдэлийнх нь хүч нь болохоор айгуу дайжгүй ингэж гардаг байх нэ. Өөрийгөө дууддаг болохоор хидэн ч өөрөө давталт хийхгүйгээр өөрийгөө дуудаж байгаа давтаж байгаа үйлийг хийждэг байхгүй. Тухайн нөхцөл шалгалт өөрийгөө дуудаал яваад байдаг. Тэг бид нар яг одоо энэ нөгөө камер дээр бас харагддаг шүү дээ. Бид нар хэрвээ яг камер дээр өөрийнхөө дэлгэсэн дээр гарч байгаа энийг ингэчих юм бол энэ араа recursive явчих хэвээр пак прогслоод ингээ өөрийгөө гаргацсан хэвээр ингээд энэ дотор ингээд яваад. За нэг иймэрхүү байдалтай зүйл recursive гэдэг нь өөрийгөө дууддаг байх нэ. Яг хязгааргүй давталт руу орох бас эрсдэл байгаа. Тэрийг хөгжүүлэгч одоо инженер нь өөрөө бас тооцож явах нэ гэсэн үг. За бодит амьдрал дээр болохоор мод нь яг түрүүний хэлсэлчлэн ер нь бол ингэж харагдана. За тэгэхээр энэ бол зүгээр мод шүү. Хоёртын альтын мод зүгээр мод байна. Зөвхөн код дотор байдаг хийсэн зүйл биш. Бидний амьдралын алхам тутамд маш логиктой байдаг бүтэц юм аа. За гэр бүлийн ургийн мод хамгийн ихнийх нь энэ бол зөвхөн хамгийн сонгогдсон жишээ бол root буюу үндэс гэж бодвол танаас дээшээ аав ээж тэднээс дээшээ эмээ өвөө гэж салбарлана гэж бас явж болно гэсэн. Уруу харуулж байгаа хгүй. Надаас эхлээд ингээд дээшээ салбарлана гэсэн. Тэгж явуул их зүгээр гэсэн. Тэгвэл бас дээрээсээ доошлохоор эн чинь нэг хэсэгтэй байдаг болохоор. За таны аав ээж parent. За тэгээд хүүн болохоор доошо хүү. Та өөрөө би одоо юу өөрөө хүү болно. Тэгээд навч нь хүүхдгүй байгаа гэр бүлийн гишүүд нь leaf болно гэсэн. Тэгээд компьютерийн файл систем өгсөн түрүүн хэлсэн. Одоо C disk бол root болоод түүнээс доошо users program files хавцууд болохоор children болоод хавцсан дотроо GPG зураг doc файл байгаа нь leaf. Учир нь файл дотор өөр хавц байхгүй байгаа болохоор тийм гэсэн. Файл шүү дээ тийм GPG, doc, PDF энэ төр бол тэгэхээр leaf буюу юунууд, навчнууд. За компани бүтцийн хэсэг юм чинь. Том компани удирдлагын гинжин хэлхийг одоо төсөөлөд үзээрэй. Доошо гинж одоо төсөөлөд үзээрэй. Захирал нь CEO тий одоо тэгээд модны орой буюу root гэж үзье. За менежерүүд нь дунд шатны цангилгаанууд одоо ажилчид за энийг муухай бичсэн байна ажилтан. Тий навч буюу хамгийн доод цангилгаанууд. Энд мэдээлэл дээрээс нь доошо тушаал хэлбэрээр дамждаг гэдэг байдлаар явж байна. Гэтэ энэ нэг компани засаг дээр биш үү? Нэг зүгээр нэг лексэн дээр зориулж гаргасан болохоос компани засаг дээрээ тооцтой төлөвлөлт зөв хувьцаа эзэмшигч юу гэдэг компани ерөнхий ингээд бүтц. Энийг бол нөгөө гүйцэтгэх захирал санаачлаар компанийнхаа бүтцээ бол ингээд тузаараа батлаад ингээд явдаг зүйл байгаад байгаа. Тэгэхээр энэ ч маш олон зүгээр энгийн жижиг жишээ шүү. Компани дээр ял нэг ингэж буулгах шаардлагагүй. Таны одоо харж буй энэ веб хуудас цаанаа мод хэлбэрээр өргөгдсөн байдаг. Одоо бид нар хардаг бүх сайтууд HTML нь хаяг нь хамгийн дээд рүүт гэсэн үг. Дотор нь болохоор body head гэсэн хоёр хүүхэд бий. Body дотор h1 одоо p гэх зэрэг хүүхдүүд салбарлана. За программистууд вебсайтын нэг текстийг өөрчлөлтөөл энэ модныг мөчрөөр нь дамжин очдог гэсэн үг. За бид нар доош ингээд дамжаад ингээд шаардлагатай элементээр очиод кодыг өөрчилдөг. За өнөөдөр гадаа гарах уу гэдэг асуултанд хариулахын тулд одоо бидний тарих үүсгэнэ те таны тарихад мод үүсдэг гинэ.
бороо орж байна уу? Тийм бол гэртээ үйл, үгүй бол найзчин завтай юу? Тийм бол гадаа тоглол, үгүй бол гэртээ үйл гэх зэрэг байдлаар бид нэр байнга тийм шийдвэр гаргахдаа мод хэлбэртэйгээр ингэж тийм бол тийм бол тийм гэж ингэж явдаг байх нэ. Бичтгүүл болохос биднэрт бол энэ бол асар хурдтай үйлдэлээр бол хийгдээд тархин дотор хийгдээд явж байна. За тэгээд яагаад заавал мод гэж гэвэл хэрэглээний давуу тал нь бол мэдээ хурдан ирэмблэлттэй хүмүүс бол ямар дараалалтай хин хэнийг одоо доор байгааг харуулахад хамгийн төгс бүтэц. За автомат бүглэлт буюу автокомплект буюу та одоо Google дээр үг өчгээд доор нь гарч ирдэг санал болгодог үгнүүд нь tree гэдэг хэлсэн шүү дээ. Тэгээд тусгай тэмдэгтийн одоо мод ашиглаж үүнийг бас шийддэг байна гэсэн үг. За ингээд модны тухай үндсэн ойлголтыг өгөх хичээл лекц эхний нэг жижиг лекц бол дуслаа. За энд бол биднэрт одоо 81 слайд мод байгаа. За ингээд энд бол түрүүний ярьсан багшийн ярьсан юмнууд зөндөө байгаа. За энийг хэдүүлээ нэг ярихаас гадна багш энийг одоо татаад тасгал ажлыг нэг татаад голоор нь тасгал ажлыг хэдүүлээ нэг хараат. Эхлээд кодноос нь хөөчөөд дараа нь түүнийг харцгаая. За одоо энийг ингээд татаад дэлгэсэн дээр тавихгүй юм шүү дээ. Хаана тавих? Энд тавь. За одоо би юун дээрээ Eclipse дээрээ модыг оруулаад. За энд бас энд даалгавар тавьсан байгаа тий та бүхэнд энэ модон дээр хийх даалгавар айгүй амархан даалгавар тавьчихнаа. Хин бидэд өгсөн байгаа. Клон хийн хуулбарлан swap subtrace буюу баруун болон зүүн дид моднуудыг байрыг солино. Tool list буюу жагсаалт болгоно. Тэг хамгийн их утгатай зангилаа хамгийн бага утгатай зангилааг олох нэ. За data structure дотроо Genoxian tree гэдэг юм юу үсгээд package үсгээд за энэ package руугаа түрүүний энд байгаа бүх кодуудаа хийгээд. За үсчлээ. За ингээд одоо хэдүүлээ. За binary tree node нэг зангилаа гэсэн үг шүү дээ. Нode нь яадаг байх нь ингээд өөрийгөө байгуулж функцээр ингэж өөрийгөө дуудана. Тэгээд зүүн хүүхэд аав нь баруун хүүхэд аав ч гэх юм уу тий. Эсвэл зүүн хүүхэд оноо нь баруун хүүхэд оноо гэдэг ийм үйлдэл хийх нь. За жишээ нэг нь бол энэ example tree-гээ үүсгэсэн жишээ энд байж болно. За linked tree бас байгаа. За ер нь linked binary tree болон одоо зөвхөн massive хийсэн binary tree гэдэг ойлголтууд бас байгаа. За энд нэг юм байна. Энэ binary tree, энэ бол array key. За энэ бол array key. За тэгээд бидний энд одоо жишээлбэл модны бүтцээ хэдүүлээ ажиллаж үзээд. Энд бол модыг зүгээр үүсгэсэн үйлдэл байгаа шүү. Одоо энэ дээр бид нэр өөрсдийнхөө үйлдэлүүдийг дагаад хийгээд явах шаардлагатай. Энд бол ямар ч юу бол логик бичигтэйг болохоор одоо энэ чинээс бид нэр дараагийн үйлдэлүүд модон дээр хийх үйлдэлүүдийг ухаж ойлгоод энэ binary tree-г яаж байгаа юм tree map үүсгэж байгаа гэх зэрэг байдлаар. За энэ example 1 гэдэг бол tree map гэдэг нь юу ашигласан байна гэхээр энийг огт ашиглаагүй. Tree map, util-ийн tree map буюу Java-гийн цаанаасаа ирдэг модыг бол ашигласан байна гэсэн үг. За Java цаанаа бол ийм мод байдаг байна. Тэгэхээр бид нэр ашиглахдаа linked binary tree ч юм уу. Тэгээ энэ дээр өгсөн нэг жишээ тавьсан байгаа даа. За ер нь бол linked binary tree гэж байгаа боловч энэ бол binary tree гэсэн үг шүү. Утга хүүхэд өвшө баруун зүүн гэж явцсан байгаа бах. Энд чинь бол тийм байгаа тий. Эхлээд зүүн зүүн баруун гэж явсан байна. За тэгэхээр энэ binary tree гэдэг дээр бид нэр гол үйлдэлүүдийг хийгээд үр дүнгууд бас гарсан байна тий. Post order sequence-аар 1 2 ингэж гарсан байна. Level order ингэж гарсан байна. Нийтдээ одоо нөөцийн тоон 4. Тэгээ өндөр нь 3 буюу хамгийн одоо 3 л байж тээ доошоо задарж байгаа нь доошоо гэдэг ингээд 1 2 3 гэ өрөөтэй тоолоо 3 гэж гарсан байна гэсэн үг. За тэгээд энэ үйлдэлүүдийг саяны энэ кодон дээр нэмж хийгээд өөрийгөө бас сорж үзэх нэ. За одоо энэ нэг лекцийг өгснө хэрэгтэйнүүдийг нь газ яриад явчих хэвтүүлээ. Айгу яаж магадгүй ямар ч байсан мод гэдэг өгөгдлийн бүтцээ үзээ авчих зохимжтой баг. За байгалийн одоо хайртай хүнийнүүдээр одоо байгаль танд хайртай хүнийнүүдээр одоо үндэс навч мөчөр гэж ингэж харагддаг нэ. Үндэс навч мөчөр гэж харагддаг. За компьютерийн хүнийнүүдээр уруу харуулсан баст. Ингээд ийм байсан бол бүх уруу харуулсан. Навч мөчөр үндсэн дээрээ гэж харагдаж байна гэсэн үг. Модыг суглаад доош харуулад дүүлгдсэн юм шиг юмрхүү юм байна. За шугамн жигсаалтаа мод. Шугамн жигсаалт цуврч ирэмлэгдсэн өгөгдөл тохиромжтой. За тэгээд 7 хоногийн өдрөө жил сар ангийн оюутнууд гих зэрэг байдлаар. Мод нь болохоор одоо уйлж ирэмлэгдсэн өгөгдөл тохиромжтой. Байгууллагын одоо
ажилтнууд тий ажилтнууд захирал менежер гэх мэт. Одоо Java-гийн классуудаас объект энэ болохоор үчлийн одоо оройд байдаг буюу объект гэдэг нь Java-гийн хамгийн л том класс гэж бас нийлээд байгаа шүү дээ. Тийм болохоор энэ объект бол тийм байна. Объектын дид классууд нь дараа нь гэх мэтлэр дарааллын дагуу явна. За тэгээд дээд орой өрөөт энийг бол хэдүүлээ үзсэн шүү. 3 дахь үеийн элементүүд бол үндсээс гарсан одоо дач эдгээр гих зэрэг байдлаар явна. За хөөгдгүй элемент бол leaves буюу leaves хоёр янзаар навчиг хэлж байгаа. Хоёр аль нь нэг ойлголч навч гэсэн үг. За мэдээж энд хүүхэд ач зэ 30 40 гэдэг ингээд ингэж бол ярихгүй шүү дээ манайхаа. Тэг ингэж бол ярихгүй ерөөсөө яг бид нар бол ингээд энэ бол parent children гэдгээр аяг их ярьж авдаг. Модны өвөө энтер гэдэг яриа бол бараг л ашиглагддаг те гадаад мододтой ярьж байвал grandfather 3 энтэй нөөд энтер гэдэг бол аяг сонин сонсогдсон. Тэгэхээр тийм бол байхгүй. За Java-гийн классуудаас бид нэр объект гэдэг бол хамгийн том класс. Эндээс бид нэр number, throwable тэгээд outstream гих зэрэг одоо зүйл гэж доошоо дурсан байл. Тэгээд number-аас integer, throwable-аас exception, output stream-ээс бид нэр file output stream байх нь exception-аас runtime exception гих зэрэг зүйл байх нэ. За үндэс хүүхэд ач 30 гээд ингээд явах бах. Тэгээд доошоо 40 гээд энэ төргээл бас явах л бах. Тэгээд ингэж бол нэг их ярьдгүү. За мод T элементүүдийн хоосон бус төгсгөлийн олонлог гэж одоо хэдүүлээ үзлээ. За тэгин гутаа элементүүдийн нэгийг нь үндэсг нь бусад элементүүд нь хэрвээ байгаа бол мод болж хуваагдана. Түүнийг T did mod гинэ. За эдгээр бол энэ бол did mod. Энэ did mod, энэ бас did mod. За навчис гэдэг нь ногоонууд нь integer, double, runtime exception, file output stream гэдэг нь бол навчнууд байна. За төвшин үе 1 дугаар төвшин 1 төвшин 2 level 1 level 2 level 3 level 4 л гэж ингэж хэлэх нэ. За зарим модонд төвшинг нэгээс биш тэгээс эхлүүлж бас дугаарладаг. Үндсний төвшин тэг гин түүний хүүхдийн төвшин 1 болоод тэгээд доошоо 2 3 гэх мэтэр явна. Бид төвшин нэгээс эхэлдэг. Одоо эхэлж одоо дугаарлаж явна. Бид нар бол төвшин 1 2 одоо ийм явах нь. Тэгэхээр height гэдэг нь болохоор depth буюу төвшингийн тоотод тэнцүү байх. Тэгэхээр энд бол 4 төвшин байна. Тэгэхээр энэний өндөр нь 4 гэсэн үг. Модны өндөр хийдэг гэвэл энэ 4 гэсэн үг. За зангилааны зэрэг нь хүүхдийн тоо. За зангилааны зэрэг хүүхдийн тоо гинэ. Зангилааны зэрэг гэж юу нь юугаар хэлээд байгаа юм бэ л гэдэг. Тэр нь хүүхдийн тоо гэсэн үг. Энэ обжект бол 3 байна. 3 хүүхэдтэй. Энэ 1, энэ бол 2. Энэ юу? Энэ тэг гэдэг арга доороо салбарлал байхгүй болохоор тэг гэсэн үг тий. Runtime exception хүртэл мөн адилхан. За зангилааны зэрэг гэж бол энд модны зэрэг бол max зангилааны зэргийг хэлж байгаа. Тэгэхээр энд бол 3 гэсэн үг. Зангилаа бүрийн зэргүүд нь энд ингээд тавигдж байгаа бол модны зэрэг. Зангилааны зэрэг гэдэг нь одоо энэний зэрэг гэсэн үг байхгүй юу? Энэ бол тэг, энэ бол 2, энэ бол 1, энэ бол 3, энэ бол энэ одоо ингэж нэг тэг гээд ингэ байна гэсэн үг. За тэгвэл энд модны зэрэг гэдэг бол max зангилааны зэрэг, хамгийн их зангилааны зэрэг. Тэгэхээр бид нар эндээс бол хамгийн их зангилаатай нь 3 гэдгийг олцсон байгаа. Тэгэхээр модны зэрэг бол 3 гэсэн үг. За ингээд 2T мод элементүүдийн төгсгөлтэй одоо хоосон байж болох цуглуулга. Хоосон бус 2T мод нь root үндэс элементтэй. За тэгээ бус элементүүд нь байгаа бол 2T модонд хуваагдана гэсэн үг. За тэдний 2T модны left буюу зүүн, right буюу баруун дид моднууд гэж нэрлэж болно. За мод болон 2T модны ялгаа юу юм гэсэн чинь 2T мод нь зангилааны зэрэг нь 2-оос ихгүй байхад одоо гэсэн үг. За 2T мод хоосон байж болно. Гэхдээ юу нь 2-оос ихгүй байх хэрэгтэй гэсэн үг. Тэ доор байгаа хүүхэд нь 3 4 байж болох ус тэгвэл 2T мод алдна гэсэн үг. Гэхдээ бид нар 2T мод нэр сая нөгөө нэг юм төгс 2T мод, гүйцэтгэгч 2T мод энэ төр хэцэр байдлаар ингэж ангилж байсан бол энд саяны одоо энд ярьж байгаа зүгээр ерөнхий 2T модны тухай ярьж байгаа. Тэгэхээр гүйцэтгэгч 2T мод гэвэл бүх зангилаа бүх зүйл нь 2-2-ороо айгүй гоё гэж ингэж нийлцсэн те доороо 2 хүүхэдтэй, тэр нь 2 хүүхэдтэй, тэр нь 2 хүүхэдтэй ингээ бүгд 2 сайхан дүүрсэн зүйлсийг perfect гэж нэрлэж байгаа. За арифметик илэрхийлэл. Илэрхийлэл нь 3 зүйлийг нэгтгэдэг гинэ. Үйлдэл, гишүүд, зааглагч. За нэг ийм илэрхийлэл байна шүү дээ. Тэгээ үйлдлийн зэрэг буюу үйлдэл орох гишүүдийн тоо
хоёр гишүүнтэй үйлдэл буюу binary operator. Нэг үйлдэлтэй буюу одоо binary биш unary operator гэдэг ийм зүйлүүдийг ингэж ангилж хийж болно. За тэгээд infix хэлбэрээр гэж байгаа. Илэрхийлэл бичих ердийн арга гэвэл хоёр гишүүнтэй үйлдэл нь зүүн баруун гишүүний хооронд бичигдэх буюу infix бичих юм бол дараах байдалтай бичиж болно. За ингээд нэг урт илэрхийлэл чи одоо нэг түрүүний энэ урт илэрхийлэл чи ингэж одоо юунд хуваагаад байгаа байхгүй infix болгож одоо бичээд байгаа гэсэн үг. За тэгээд үйлдэл яаж хийгддэг вэ? За ингээд нэг үйлдэлийн ахлах чанараар зохицуулагдана. Ингээд аль нь ахлах чанар байх вэ гэдэг доороо үйлдэл хийчдэг. Одоо өөрөөр хэлэх юм бол энийг бодохын тулд шууд боддог програм хийхин тулд бид нар модыг ашиглаж ахлах ирэмбээр ингээд доош ингээд салбарлуулж зөв модон дотроос аялал хийж тухайн үйлдэлийг хийж байгаа гэсэн үг. За tiebreaker буюу одоо хайр цаг одоо таслах гэж байгаа бас нэг үйлдэл байна. Тэнцээг одоо таслах. За гишүүн ижил ахлах чанартай хоёр үйлдэлийн хооронд байвал зүүн талын үйлдэл харьяалагдана гэсэн үг. Тэгэхээр хоёр байх нь шүү дээ. Ингээд тийм байна гэсэн үг. Аав ээжээр нь маргад яг адилхан байх юм бол ээж хадал болно гэдэг шиг. Тиймэрхүү юм байх нэ. За зааглагчийн дотор бичигдсэн дид илэрхийллийг нэг гишүүн гэж үзнэ. За infix гэдэг нь юу хийгээд байна гэхээр үйлдлийн ахлах чанар одоо tiebreaker тэгээ зааглагч хардлагатай энэ компьютерийн бодолтыг хөндрүүлдэг. Тэгээ postfix, prefix гэдэг хоёр бас нөгөө модын бас юм бичиглэл одоо аялал байгаа. Одоо бичиг одоо өөрөлт модныг одоо за модны л одоо нэг хэлбэр одоо аялал юу нэ гэсэн үг те ингээд ингэж бичиглэх гэсэн үг. Илэрхийллийн хэлбэрүүд нь үйлдлийн ахлах чанар нь хайнцаа таслах зангилаанаас хамаарахгүй. Шууд тэр мөрнийг тооцохгүй гэсэн үг. Иймд эдгээр хэлбэрийн илэрхийллийг компьютер амархан боддог. За тэгээ хувьсагч тогтмолууд адилхан бичигдэнэ. Үйлдлийн гишүүд нь дараах байдлаар одоо postfix хэлбэрүүдэд одоо адилхан дуудагдана. Үйлдэлүүд нь postfix хэлбэрийн гишүүдийнхээ ард шууд бичигдэж ингэж явдаг байна гэсэн үг. Infix бол A-д нэмэх нь B гэх юм байна. Postfix нь болохоор яаж явж байгаа гэхээр ард нь бичигдэж байгаа гэсэн үг. Ард нь AB нэмэх гэсэн үг. За үүгээр бас их ялгаатай байх нэ. За жишээ нь infix бол ингэж бичиж байна те. А дээр нэмэх нь B үржих нь C гэж. Тэгэхээр чи postfix болгоо бичгээрээ. Одоо модны одоо postfix болгоо бичгээрээ ABC үржих нэмэх. За тэгэхээр энийг яаж задлж ойлгож чинь гэхээр нөгөө нэг түрүүнийхээ А дээр нэмэх нь B үржих нь C гэдгийг гаргаж авч ойлгож болно гэсэн үг. Дараагийнх нь infix. А үржих нь B нэмэх нь C гэдэг бичиглэлийг AB үржих C нэмэх. За нэг иймэрхүү байдлаараас бичиж байна. За ингээд яг нэг модны төвшнгөөр нэвтрэн гэдэг чинь яг энэ байгаад байгаа хгүй. За infix гэхээр за одоо энийг бол идэл ингэж бичгэн шүү дээ. AB нэмэх, AB-г нэмнэ. CD одоо CD-г одоо CD нэмэх гэж байна уу? Хасах ард нь шүү дээ. CD хасах. Тэгээ үржих нь гэхээр энэ хоёрыг ингээд үржүүлнэ. Тэгээд EF-ийг нэмээд одоо үндсэн энэ өмнө байгаатай хуваа гэсэн үг. За postfix бол ингэ нэ. Тэгэхээр postfix-ээр саяны энийг хийдүүлээ эдрийг хийгээд байгаа шүү. Уруулаад postfix-ээр бүгднийг хийлээ. Infix-ийг postfix болголоо гэсэн үг. За postfix илэрхийлэл зүүнээс баруун тийш шинжихтэй гишүүдийн одоо stack-ийн үйлдэл одоо тааралбал stack-а хэрэгтэй гишүүдээ аваад үйлдэлийг гүйцэтгэж хариуг stack-ийн. За postfix үйлдэл одоо гишүүнийхээ араас ордог болохоор энэ арга нь одоо ажиллах магадaltaй гэх юм уу. За stack бол ингэж хийх нэ. За түрүүний үйлдэлийг бол ингэж хийгээд авах нь шүү дээ. Тэгээд pop хийгээд үйлдэлүүдээ бодоод гаргах нэ. За postfix гэж байсан бол prefix гэж байна. Хувьсагч тогтмолууд адилхан бичигдэх. За үйлдлийн гишүүдийн дараалал нь infix, prefix хэлбэрүүдэд адилхан. Үйлдэлүүд нь postfix хэлбэрийн гишүүдийнхээ өмнө шууд бичигдэнэ. Infix нь A дээр нэмэх нь B, postfix нь AB нэмэх, prefix нь нэмэх AB гэж явдаг гэсэн үг. Postfix нь буюу үйлдэл нь дараа гэсэн үг. За infix бол бидний бичигдэл байгааз. Prefix гэдэг нь үйлдэл нь өмнө, утгууд нь дараа гэсэн үг. За зүгээр иймэрхүү байдлаар л ойлгочоорой. Айгүй хэцүү бол биш шүү. За хоёрын мод хэлбэрээр гэх юм бол ингэж харагдах нэ. А дээр нэмэх нь B гэвэл А, B энэ дээр нэмэх байх нь. Хасгаа гэхээр ингэж бичих нэ гэсэн үг. За энийг хэвдүүлээ хоёрын модоор бичих юм бол яаж вэ? Эхлээд эндээс эхэлж хийх, доороос эхэлж хийгээд дээш явах нь шүү дээ. Тэ? За энд бол энэ арай хаалтны энд байгаа үйлдэлийг одоо EF2-ыг нэм гэдэг ингээд нэмээд энд хадгалагдчихлаа. Энд явж AB2-ыг нэмэх нэ. Энд CD2-ыг хасах нэ. Энэ хоёрыг голд нь үржүүлээд
гарсан үр дүнгийн энд хуваа гэсэн үг. EF-ийн нийлбэрт хуваа. Тэгээд хоёрын модны хэлбэрийн давуу тал гэхээр үйлдлийн зүүн баруун гишүүд ил харагддаг. Илэрхийллийн хоёрын модны хэлбэр дээр кодыг оновчлох алгоритм сайн ажиллана. Илэрхийлэг рекурсив аргаар бодоход бас хялбар болно гэсэн үг. За энэ бол түрүүний бичгэл. Ингэж хаалт задлж бид нар ингэж хийж бичдэг байна л да. Модоор ийм илэрхийлэл бичгээвэл. За хоёрын модны шинж ба дүрслэл. За тэгээд минимум зангилааны тоо. H өндөртэй хамгийн модны минимум зангилааны тоо. Эхний H түвшин тус бүрд ядаж нэг зангилаа байна. Тэгэхээр минимум зангилааны тоо нь H болох нэ. За максимум зангилааны тоо гэдэг бол нэг өндөртөйгөө адилхан байдаг болохоор максимум зангилааны тоо бол зангилааны шүү. Максимум зангилааны тоо шүү. За энэ бол яаж вэ? 1-ийнх нь 2, 4, 8 гэх зэрэг байдлаар 2 одоо зэрэг нь H-с хасах 1 гэсэн үг. Одоо төвшингөөс нь хасах 1 байдаг. Одоо нэг ийм илэрхийллээ. Тэнд ихтэй жоохон ойлгомжгүй харагдаад байгаа болохоор түр алгасаа авчиг гэсэн. За зангилааны тоо ба өндөр. Хэрвээ n нь h өндөртэй хоёрын модны зангилааны тоо бол h нь одоо n-тэй их буй бага үе тэнцүү. n нь болохоор 2-ын h-с хасах 1-тэй бага үе тэнцүү болох нэ. За хоёрын мод утас бол ийм байх нэ. Энэ юу байгаас 2 хүүхэдтэй. Энэ 2 хүүхэдтэй, энэ 2 хүүхэдтэй, энэ бас 2 хүүхэдтэй, энэ бас 2 хүүхэдтэй. Бүгд 2 хүүхэдтэй. Айгу төгс 2-ын мод байна. Тэгээ өндөр нь 4-ийн өндөртэй бүтэн 2-ын модыг ингэж харагддаг байна. За дараагийнх нь 2-ын мод 2-ын бүтэн модны зангилааг дугаарлах та. Зангилааны дугаар буюу 1-ээс хасах нь 2-ын одоо өндрийн зэрэгээс хасах нь 1 гэсэн үг. Тэгэхээр 2 төвшин дээрээс доошоо дугаарлагдана гэсэн үг. Тэгэхээр төвшинд зангилааныхаа л одоо ингэ тоог олох гэдэг зангилааны дугаар. Тэгэхээр төвшин дотроо зүүнээс баруун тишээ шилжих байдлаар явна. За энд болохоор 2-ын мод гэдэг утгаараа энд одоо юу л орж байна л да. Ингээд явцсан. Ихийгээ баруун тишээ гаргацсан юм байна. Багыгаа энд дээр энэ зүгээр яг тэгж 2-ын хайлт юм биш шүү. Зүгээр л 2 ямар ч байсан ингээд 1-2-оор ингээд салбарлуулаад дараалалаар нь явж байгаа л энэ юм байна. Тэгэхээр нэвтрэлтэй хийн гут 1-ээс 15 хүртэл хэвлж харуултуудаараа нь харуулах юм да. За зангилааны дугаарын шинж. Зангилааны i-ийн эцэг нь i-г хуваах нь 2 гэдэг нь болохоор i нэгтэй тэнцэхгүй гэсэн үг. Зангилаа нь 1 бол үндэс эцэггүй зүйлийг зангилаа 1 гэсэн үг. За энийг хэдүүлээ зангилааны дугаар юм. N зангилаатай төгс 2-ын мод бол дор хаяж N зангилаатай бүтэн модноос эхэллээ. За зөвхөн өмнө үзснээр зангилааг дугаарлана. 1-ээс N хүртэл дугаарлагдсан зангилаатай 2-ын модыг ойр ганц N зангилаатай төгс 2-ын мод гэж хэлж болно. 2 зангилаатай. За жишээ нь 10 зангилаатай төгс 2-ын мод бол энэ байна. За 10 зангилаатай төгс 2-ын мод бол энэ байна гэсэн үг. Ингэж хувааж харж болно гэсэн үг тийм. За 2-ын модыг дүрслэхдээ массив дүрслэл, холбоос дүрслэл гэж байна. За массиваар тэгээд ингэж массиваар эсвэл юугаар байх нь нөгөө linked list дээр гэсэн үг. Тэгээд 2-ын модыг дугаарлах схемээр зангилаануудыг дугаарлана. I дугаартай зангилаа нь 3i-д хадгалагдана. За 1 одоо ингээд дугаар байгаа гэж үзэхэд 1 2 одоо 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэдэг иймэрхүү нэвтрүүлгүүдийг хийжээ. Тэгээд доор массиваар бол ингэж харагдах нь 0-с 10 хүртэл одоо A B C D E F G H одоо ингэж бичиж дүрслэгдэх нэ. За баруун хазаалтаас 2-ын мод. За энийг хэдлээ нөө. За холбоос дүрслэл буюу linked одоо холбоос дүрслэл болохоор 2-ын модны зангилаа бүр binary tree нөт гэсэн үг. Хэдүүлээ жишээн дээр бас нэг ингэж хийсэн байгаа. Тэгээд n зангилаатай 2-ын модонд шаардлагатай орон зай n-ийг үржих нь 1 зангилааны орон зайтай ингэ үржүүлж олж гаргаж болно. За жишээлбэл энэ binary tree node. Object element binary tree node буюу өөрийгөө авч байгаа шүү. Өөрийгөө агуулж байгаа. Recursive байл өөрийгөө агуулад left child right child гэж ингэж явах нэ. Холбоос дүрслийн жишээ бол root нь энэ байна. Ингээ баруун зүүн хүүхэд, зүүн хүүхэд, баруун хүүхэд, зүүн хүүхэд, баруун хүүхэд. Хоёрын модны зарим үйлдэлүүдээр ярих юм бол өндрийг олох, зангилааны тоог олох, хувилах, хоёрын модыг колонт гэсэн үг. Хоёрын модын мод хуваарлагдсан хэсгийг тогтоох, хоёрын модыг харуулах, хоёрын модын дүрслэл дээр одоо арифметик илэрхийллийг бодох, infix хэлбэрийг гаргах, prefix хэлбэрийг гаргах,
илэрхийллийн постфиксийг харуулах байх нэ. Infix гэхээр яг бидний нүдээр хардаг шиг, prefix гэхээр үйлдэл нь өмнөө орцсон байдаг, postfix гэхээр үйлдэл нь ардаа орцсон байдаг. Хийх үйлдэл нь. За 2-ын модоор нэвтрэх. Ихэнх 2-ын модны үйлдэлүүд нь 2-ын модоор нэвтрэх замаар хийгддэг. Модоор аялахдаа 2-ын модны элемент бүрээр зөвхөн нэг удаа зочлоно. Нэг орсон газар дахиж орохгүй. Элементээр зочлохдоо тэр элемент холбоотой үйлдэл, хувилах, харуулах үйлдэлийг бодох гэх мэт хийж болно. За тэгээ 2-ын модоор нэвтрэх аргууд гэвэл pre-order, in-order, pre-order, in-order, post-order, level order гэдэг ойлголт байна. За pre-order нэвтрэлт нь бол одоо жишээлбэл энэ гэсэн үг. Pre-order гэдэг нь binary tree нодыг аваад тэрвээ одоо тэр binary нод нь нултаа тэнцэхгүй байх юм бол visit t гэдэг лөө зочлоод тэгээ pre-order нь өөрийгөө дуудаж байгаа шүү. Left child, right child хоёроо дуудаад ингэж харуулж гарах нэ. Аялах нь байна. Тэ одоо энэ өөрөөр дуудчих чинь нэгэ дахиад энийг дуудаал явах гэсэн үг байхгүй. Recursive-ээр. За pre-order бол одоо visit тэнцүү print-тэй адилхан буюу ABC. За одоо энэ яаж юм гэсэн чинь одоо энэ арай pre-order юм байна те. Ийм мод байна. Одоо жоохон салбарлуулсан. Тэгвэл A, B, D, G. За pre-order бол яаж явж байгаа? A, B, D, G шиг явцсан байна. Тэгэн гутаа хаанаас эхэлж байгаа гэсэн чинь H иш энийг дуусгаж байгаа юм. Топ ингэж яваад энийг дуусгаж байгаа. H тэгэн гутаа I. За I гин гутаа дараа C. Тэг шууд C рүү орчих гэсэн үг те. H, E, T. B орсон шүү дээ. B-гээс доошоо D ороод, G ороод, энэ ороод, E ороод, I орж байгаа. Тэгээд bitээж C, F, G гэх дараалалаар явах нэ. За энд бол яаж вэ? Одоо энэ мод илэрхийллийн prefix хэлбэрийг одоо хэлбэрийг өгнө. Одоо энд бол за энд хуваах, үржих, нэмэх. Хуваах, үржих, нэмэх. Тэгээд A, B. Тэгээд дараа нь яаж чинь нэмэх энэ төр орсон шүү дээ өмнө нь те. A, B-г нэмэлгээд байхгүй. Тэгээд хасах нь C дээ, нэмэх нь EF. Тэгээд энд бол хамгийн сүүлд одоо хуваах үйлдэл нь орж ийн гэсэн. Энд тэгэхээр яаж ийн гэсэн үг? A, B-г нэмэх нь байна. Эхлээд A, B-г нэмчих нь байна. Дараа нь яаж ийн гэсэн чинь дараагийн бол C-ийг хасчих нь байна. Тэгээ A, B-г нэмнэ, C-ийг хасна. Үржүүлэн гарсангийн үржүүлэн EF-ийг нэмнэ, сүүлд нь хуваана гэсэн үг. За энэ ордер нэвтрэл гэдэг нь болохоор ингэж бичих нэ. Энэ ордер гэдэг нь ингээд өөрөө аль одоо дүүлэл нь орж ирнэ. Binary tree нode нь орж ирээд тэрийг авангуудаа эхлээд шууд өөрийгөө дуудаад left child дагаа өөрийнхөө left child-ыг дуудаад тэгж байгаа. Тэгээд ерөөсөө T visit гэдгээр бол өөрийнхөө T-г яваад дараа нь баруун гэдэг байдлаар ингэ явж байгаа. Тэгэхээр энд бол одоо энэ саяны хол ингэж явж байсан бол энэ ордер гэдэг нь ингэж явах нь. R A яваад A бишээ. Балаа ярьж байгаа нэг юунаасаа. Энд чи энэ ордер байхгүй. Сөрөөнх нь pre-order байсан. Одоо энэ ордер гэхээр яаж вэ? G, D, H хамгийн доороос ингээд зангидаа нэг идэж дуусгах гэсэн үг. G, D, H тэгээд яг тэрнийхээ дэдлийн B, E, I. За тэгэн гутаа дараа нь хөв ингээд зэрэгэлдээ төвшний F, J тэгээ C. Тэгээд энэ нэг ийшээ орсон шүү guys. Гэтэ эндээс дуусаад ингэж яваад ийшээ ороод тэ A гэж ороод тэгээд доор F, G, C гэр ингээд дуусгаж байгаа. За энэ ордер энэ жоохон төвөгтэй ордер нэг л тэ. За энэ ордер хэлэх юм бол ингэж бичигднэ. За post order. Эхлээд зүүн баруун хүүхдээ нэвтрээд тэгээд дараа нь T гэдэг VCT гэдээ бодох нэ. VCA гинэ. За эндээс харъя. GHD. Эхлээд ингээ хүүхдэд ингээ нэг төвшнөр дуусчих байхгүй GHD. Тэгэн гутаа хаачих нь аягүй сонирхолтой. Дараа нь IE. За ингэн гутаа хаачих уу гэдэг ингээ явж байгаа шүү дээ. IE. Тэгэн гутаа B рүү. B. За тэгээд дараа нь доошоо явцсан. Энэний дээр өрөөтөд болохоор G. За J, F, C тэгээд A гэсэн үг. Тэгэхээр ингээд зүүн тишээгаа зүүнээс эхлээд ингээд эцэг руугаа дуусаад өрөөт рүү төхөд баруун хамгийн доороос эхлээд ингээд явах нэ гэсэн үг. За ингээд үүлийн бичигдэл бол дараах хатлаар бичигднэ. ABC нэмэх, CD хасах. Post order шүү дээ. Тэр нөгөө post fix гэсэн үг. Үржих нь EF-ийг нэмнэ гэсэн үг. Дараа нь шүү дараа хийх үйлдэл нэмэх тэгээд хуваах. За EF. Тэгээд дараа нэмэх үйлдэл чинь шүү дээ. EF-ийг post fix нэмээд үржих нь бол
Үржих нь энэ үйлдлийн дараа буюу энийг хүлээгээд дараа нь пак явуулсан. Тэгэхээр за нэвтрүүлгийн хэрэглээ нь болохоор хувилах өндрийг олох, зангилааны тоог олох зэрэг байж болно. За level order гэдэг ойлголт. Level order нь айгуу гоё. Яаж энд A B C тэгээд D F G D A B C D E F тэгээд G H I J гэж ингэж явж байгаа үйл байна. За тэгээд зарим жишээн дээр хэдүүлээ харах юм бол pre-order дээр одоо A B гэдэг одоо post order энэ гэхдээ хоёрхан юу байгаа болохоор нэг хайхтар зөрүү гарахгүй энэ бол яг жижиг бичгэл. За 2T модыг байгуулахдаа өгөгдсөн нэвтрэлтийн 2 дарааллаар 2T модыг байгуулж болох уу? За ямар 2 дараалал өгөгдснөөс хамаарж бичнэ гэсэн. За 2T модыг байгуулахдаа яах вэ гэдэг юм санаа хэлээд байна. За тэгэхээр энд pre-order гэх юм бол AB, post order гэх юм бол BA. За тэгээд post order, pre-order давтагчгүй 2T модыг тодорхойлох боломжгүй. Pre-order level order-оор болохгүй. Дээр нь бас ингээд жишээ байгаа тийм. Тэгээд post order гэдэг бол level order-оор болохгүй. Дээр нь бас одоо энэ дэд жишээтэй төстэй гэсэн үг. За тэгээд энэ order ба pre-order хоёрын ялгаа гэвэл одоо ингэж бичигдэх төрөнийх бол энэ order гэдэг нь яаж вэ? Доороос нь гэж яваад зүүн талаа дуусгаад рүүтээ оронгуудаа доор одоо ингээд доошогоо ингэж залбирж явсан бол pre-order гэдэг бол яг ингээд бидний мэддэг одоо A за энийг бүтэн бодно байна уу? Түрүүний дээрээс мод ухаа. За энэ айгу одоо хэдүүлгийнх нь лекц нэлээ урт толцоо. Ер нь ингээд дуусч байгаа шүү гайс. Ингээд дуусч байгаа. За энэ order ба pre-order. За pre-order гэдэг нь A, B, D, G, H, E, C, F, G гэдэг одоо юм нэвтрэлтээр түрүүний нэг баахан доош салбарцсан мод байсан шүү дээ. Ялгаагүй ABC гэдэг нүдээр харах юм бол яг нөгөө цагаан англи цагаан толгой шиг. За B бол дараагчийн үндэс буюу GDH нь зүүн дид, EI нь болохоор баруун дид одоо болж хувирж явна гэсэн үг. Одоо энэ дээр харагдаж байна тийм. A-ийг агуулад баруун тишээ юм байх юм бол дараах байдалтай байх нэ. Энийг задлж гин гэсэн үг. Яг тэгэхээр энэ бол нөгөө доошоо салбарлаад яваад хэвлээ ингэж тавьсан шүү дээ тий. Тэгэхээр энэ B-гээс бид нэр GDH болон B одоо юу маань GDH болон юу маань EI нь одоо салбарж явж байна гэсэн үг B-гээс. За энэ order post order за түрүүний бичиглэл за level order. За ингээд бид нэр мод гэдэг бас өвлийн бүтцийн тухай бас үзэж дуусглаа.